За удирдлагаар алсаас автомашиныг асаах үйлдэл байгаа. За энэ маань бол саадгүй орчинд 2000 м. За саадтай нөхцөлд бол 500 м дотор ажиллана гэсэн хот дотор. За автомашиныг асаахдаа удирдлагын цоошлох товчлуурыг дуут дохио өгтөл буюу 3 секунд орчим удаан дарна. Дуусны дараа од товчлуурыг 1 удаа хурдан дарна. Автомашины аварын гэрэл анивчиж гар удирдлагын дээр старт гэсэн бичиг анивчнаа. Гарнаа. За автомашин асах үйлдэлийг хийж машин асна. За хүүтэн үед бол автомашиныг асах үйлдэлийг 4 удаа давтдаг. Эхний удаагийн орлогоор амжилтгүй бол 2 дахь удаагийн орлого, 3 дахь удаагийн орлого, 4 дахь удаагийн орлогыг 4 удаа давтна. За 4 дахь орлогын амжилтгүй бол асах үйлдэл амжилтгүй болоо гэсэн мэдээллийг удирдлагын дээр өгч за старт машин асах үйлдэлийг бол зогсоодгоо. За машин асны дараа бол асаалтын үргэлжлэх хугацаа бол дэлгэсэн дээр 10 минут асна гэсэн энэ тэмдэглэл гарч ирнэ. За машин асныг энэ машины зургийн ардлаас утаа гарч байгаа зургаар бол илэрхийлнэ гэсэн үг. За машины асаалтын хугацаа бол 10 минут асаар байгаа. За ингээд минут тутамд ингээд дэлгэсэн дээр харагдан. За одоо 9 минут үлдэж байна гэсэн. За 1 минут үлдэхэд гар удирдлага дугуйч за машин унтрахад 1 минут үлдлээ гэдэг бол илэрхийлдэг. За автомашиныг энэ хугацаанаас өмнө унтраахыг хүсэх юм бол цоошлох онгойлгох товчлуурыг 3 секунд орчим удаан дараад дуутах өгөхлөөр нь од товчлуурыг 1 удаа дарна гэсэн. За автомашин унтарч аварын гэрэл 2 удаа 3 удаа анивчиж юу вэ хэд удаа авч. За автомашин унтарч аварын гэрэл 3 удаа анивчиж гар удирдлагын дээр утааны дүрс алга болно. За энэ маань машин унтарсныг бол илтгэж байна гэсэн.